За сайн байна уу? Та ингээд Америкт дата анализ болохоор ингээд эрчимтэй бэлдэж байгаа шүү дээ, тий. За тэг яг яаж бэлдэж जैन? Тэрнээс танилцуулаач. Манай одоо ингээд өмнө төгссөн болон одоо ингээд сурах гэж байгаа юмнууд байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь дата анализ болохоор яаж бэлддэг? Яг юу бэлдэж जैन? Одоо ирээдүйд яаж бэлдэх ёстой вэ гэх юм бол мэдээж багш нарынхаа өгж байгаа ориентейшн чиглүүлгүүдийг сайн сонсоод явна. Хичээлээ маш сайн үзнэ тий. Тэгээд яг хичээлийн явцад нэг одоо яг тухайн үед нь үзчихэл ингээд орхичихгүй тий. Тэрийгээ бүр задруулаад ингээд судалгаа хийгээд Google-ээс хайгаад YouTube-с гоё бичлэг үзээд ингээд илүү баяжуулаад өөрийн болгоод явах юм бол илүү их хэрэгтэй гэж үзэж байгаа. Хүмүүс ч нөгөө сурах арга барил нь янз янз байдаг шүү дээ. Жишээлх юм бол би яг ингэж бичиж тэмдэглэж байгаад ингээд уншиж сайн судалж сууж яж ингэж юмыг өөрөө адапт хийж ингэж ойлгодог хүн баггүй тийм төрлийн. Гэтэл зарим хүмүүс нь шууд нөгөө нэг хараад илүү visualization боёо юм харж сурчдаг хүмүүс байна. Тэгэхээр миний одоо хувийн туршлагаас хэвдээ минь суралцж байгаа арга барилаас ингээд авч үзэх юм бол хамгийн эхлээд ингээд шууд technical үг хэллэгнүүд одоо болох нэг SQL query, Python, data cleaning тэгээ Tableau эднэрийг үтгэхээс өмнө одоо яг data analyst-ээс сурдаг гэж шийдэнгүүтлээ шууд data analyst гэж юм бэ тий дараа analyst-ийн өдөр нь яаж өнгөрдөг яг юу хийдэм бэ гэдгийг ингээд өөрөө ингээд сайхан судлаад тий тэн дээр байгаа technical үг хэллэгнүүдийн сайн сурчвал илүү зүгээр гэж бодсон. Жишээлх юм бол одоо data analyst гэж юм бэ гэм бол data analyst гэж олон дараанууд дээр анализ хийдэг хүн. Тэр data болохоор илүү useful insights-ууд болгоно, useful information-ууд болгоно тий. Тэн дээр нь юу хийдэм бэ гэхээр data validation хийдэг, cleaning хийдэг, тэгээд ETL pipeline-уудыг хийдэг, dashboard хийн гих мэдчлээ ингээд мэдгүй technical өгнүүдээ эхлээд ингээд өөрөө шууд судлаад орчуулаад судалгаагаа хийгээд ингээд бэлтжүүлэх зүгээр санагдсан шүү. За баярлалаа. Тэгээд энэ саяны энэ үг хэллгүүдийг ер нь анх мэддэг байсан уу? Тэгвээ юу? Мэдхгүй шүү дээ. Тэгээ багшийнхаа хичээлийг ингээд эхний хичээлийг үзсэн чинь л ингээд монгол хэл дээр ингээд хичнээн ингээд гоё ойлгомжтой байгаа ч гэсэн яг энэ technical үг хэллэгнүүд нь жоохон бууж өгөхгүй байсан, ойлгохгүй байсан. Тэгээд ингээд өөрөө сайн бичиж тэмдэглэж байгаа. Data validation гэдэг чинь тэр юм байна. Тэгээд дараа cleaning гэдэг чинь юм байна шүү дээ. Дараа analyst гэдэг хүн чинь ингээд те raw ингээд олон өөр source-ууд дээр raw data-нуудыг чинь analyze хийгээд, clean хийгээд, validate хийгээд ингээд useful insight, useful ингээд information-уудад болгоод тэгээд нөгөө нэг stakeholder-уудад болох тухайн organization stakeholder-уудтай ингээд decision making хийхэд тусалд юм байна. Decision making гэдэг чинь юм биш дээ. Ингээд зөндөө их юм сурж ийн л да. Тэгээд жишээлх юм бол тэ Excel програм дээр яаж data validate тэгээд яаж data cleaning хийх гээд байгаа юм бэ. Тэгээд энэ төлөвүүд нь VLOOKUP, XLOOKUP гэдэг чинь яг ямар төлөвүүд байд юм бэ гэх мэтчлэн тэднийг мэдхийн тулд эхлээд энэ одоо үг хэллгүүдээ өөрөө битагаа сурчуулах зүгээр санагдсан. Тэгээд яг data analyst яг юу хийд юм бэ? Өдөр нь яаж өнгөрдөг гин тэрийг судалсан гэсэн тий. Тийм. Data analyst гэдэг хүн маань болохоор одоо тухайн байгууллагуудынхаа одоо ингээд датанууд шүү дээ. Дата гэдэг чинь өнгөгдөл одоо жишээлх юм бол за эмнэлгийн салбарт ярил л да. За нэг одоо эмнэлэг байлаа гэж бодоход чинь тийм өвчнүүд ирдэг байгаа. Өвчнүүд нь үзүүлэхдээ төлбөрөө төлдөг байгаа. Тэгэнгүүт л эмч нь үзлээ. Тухайн өвчтөндөө тааруулсан эмчилгээнүүдийг хийлээ. Ингээд чинь л ингээд эдгээр чинь бүгдээрээ баримтчаал он сартаа өдөртөө ингээд датанууд олж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт л чи одоо ингээд data analyst гэдэг хүн болохоор энэ маш олон датануудаас одоо stakeholder одоо чон organization-ийн нөгөө одоо CEO, manager, stakeholder эднэрээс нь өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлнэ гэсэн үг л дээ. Жишээлбэл надад тийм дата хэрэгтэй боллоо. Одоо тийм датаны репорт гаргаад өгөөч тий. Одоо энэ financial data хэрэгтэй боллоо. Одоо эрүүл мэндийн claim data тийм тэдэн оны тэдэн сарын эсвэл энэ сарын хэрэгтэй боллоо. Ингээд тэгэнгүүт л чинь тэр олон source-ууд дээр мэдээллүүдээр байгаа датануудыг бүгднийг газар цуглуулж авчраад тэрийг clean хийгээд validate хийгээд тэрнээсээ янз бүрийн visualization tool-уудыг ашиглаад report гаргаад ингээд тэр report-н дээр үндэслээд одоо тухайн байгууллага маань тий одоо хэрэгтэй одоо strategical нөгөө нэг шийдвэрүүдийг гаргах гэдэг байгаа байхгүй юу? Одоо өөрхөн бизнес ашигтай тий манай бизнес сайн явж гин юм уу эсвэл ингээд борлуулалт нь нэгсч үү багасч үү өвчтнүүдийн сэтгэл ханамж ямар байна бага байна уу муу байна уу ингээд шийдвэр гаргалтанд нөлөөж байгаа учраас тийм data analyst гэдэг хүний хийж байгаа ажил бол тийм маш чухал тэгээд маш complicated гэж хаашаа зүгээр тийм маш олон датануудыг цуглуулж маш олон янзын юм хийдэг хүн байлаа л дээ гэж ойлгоод байгаа. За манай хүн бол ер нь сүүлийн 2-7 хоног бэлдсэн гэд маш
олон үг хэлэхдээ айгүй мундаг ярьж байна тий. Ер нь бол data analyst гэдэг хүн бол ер нь бол түүлүүд хэлж байгаа тий. SQL гэж Excel одоо Tableau гэдэг юм тий. Бүх төрлийн түүл хэлийг ашиглаад тухайн одоо компанид хэрэгтэй decision making тусалдаг тийм хийдэг хүн байгаа даа тий. Тэгээ манай бол гоё тайлбарж өглөө. За тэгээд одоо ингээд суух гэж байгаа ер нь ингээд сууйдаа гэж бодож байгаа усууд нь юу гэж зөвлөх вэ? Одоо ингээд тий зөвлөгөө гэх юм бол тэг бодоол яваад байх шүү те. Ямар нэг үйлдэл хийгээч please make some action те. За яа тийм бол одоо үйлдэл хийж ээж те сурч цаг зав гарч золиос гаргаж ээж те. Бас өөрийгөө сорж иж амьдрал чинь өөрчлөгдөн шүү те. Ялангуяа ээжүүдтэй хэлмээр байна. Яг гэх юм бол ээжүүд ч одоо үр хүүхэд тань ижлийнхэн төлөө ер нь бол яг хүсгэл юм бол те маш эрчимтэйгээр одоо дуустал нүр дүнгийн үзэж чаддаг хүмүүс шүү дээ тий. Тэгээд ингээд яагаад болохгүй гэж Америкийн том салбарт бүгдээрээ биш юм ахад хүссэн зорьсон хүмүүс нь data analyst болоо. Тэгээд тухайн гэр бүл чинь бас амьдрал нэгэ шат чатаар ахаад явах чинь сайхан шүү дээ. Тэр их ч олон хүн дээр харж ийн тэднэрээс урам авж ийн. Тэгээд манай сургалтанд цугаад олон data analyst-ууд төрж ийн те. Нэг хүний цаана л гэхэд чинь 10 хэдэн хамгийн багтаа 10 хэдэн хүн биш шүү дээ. Тэр хүний амьдралд нь ингээл өөрчлөлт ороод нөлөөлж байгаа гэж бодохоор бас үнэхээр талархмаар тий энэ boot camp-ыг монгол хэл дээрээ туршлагатай Америктаа 10 хэдэн жил ажилласан туршлагатай тий тэгээд бүх степүүдийг мэддэг ингээ мэрэгжлийн менторшипээс маш боломжийн үн шүү тий төлбөрийн хувьд ер нь юу гэж бодож байна улсууд төлбөрийг асууад тий төлбөрийн хувьд заастаа хааж байхгүй үн гэж одоо баталгаатай хэлж чадна. За манай bootcamp-ийн давуу тал нь гэх юм бол нэгдүгээр та маш хямдхан. Яагаад тэгэхээр манай менторшип баг үнэгүй байдаг байхгүй юу? Гэтэл өөр сургалтуудыг хараа одоо та нар судлаад үзээрэй. Маш үнэтэй. Дээрэс нь гэх юм бол ингээд менторшип, data background check эднэрх чинь маш үнэтэй байдаг тий. Тэгээд дээрэс нь за бараг л нөгөө тэр bootcamp чинь маш олон оюутнуудтай болохоор background support, job support-ын бараг л өгдөггүй байхгүй юу тий. Тэгэхээр тийм спорт гүрнээ маш өндөр төлбөр төлнө. Тэнгүүт л англи хэл дээр цоошин юм үзнэ гэдэг чинь хэцүү шүү дээ. Гэтэл чи монгол хэл дээр нэг хэл дээр нь заагаад өглөө менторшипийн өнгөө өгч юм те. Дээр нь job support өгч юм. Ингээд бодоход манай сургалт бол best гэж хэлнэ. Би бол best гэж бодож байна. За тэгээд процессыг харахад их баяртай байна. Тэгээд удахгүй ажилд ороод гоё мэдээтэй уулзах хаа. Тэгээд бэлтгэл ажлын дараа тэгж жагаад бас асуулт асуунаа. Ямар ч хэлсэн яг одоо ингээд бэлтгэл ажил маань айгүй сайн явж байгаа юм байна. Хэдэн ууцын бэлтжвэ? За хууцын бол тоолж мэдгүй. Тэгтээ 2-7 хоногийн за нэг 10 хоног ч юм уу та тий. Бараг ч 10 ч хүрэх байгаа хугацаанд хэд зөндөө л юм бичлээ шүү дээ. Зөндөө л юм бичлээ. Зөндөө олон нөгөө нэг мэдээллүүдийн талаар нь ерөнхий ойлголтуудын талаар нь сурч мэдэж авлаа. За баярлалаа. Тий. Та ч гэсэн сурч чадна. Хичээгээрээ бодож байгаа хүмүүс нь бол хэрэгжүүлээд алхам яагаад үзээрэй.